Одон дурсуух тавтамаар л би бол хөтлөгч Инхбат. Онцлог сэдв нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарыг хөтлөгч Мөнх Зулбит хоёр хамтран өргөн. За өдрийн мэнд зулаа. Өдрийн мэнд. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн одон дурсуугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 дэлгэний од мэдрэжээр хүрч байна. За өнөөдрийн дугаараар Зулайт 2 Solana фестивалийн тухай ярих болно. За саяхан Coachella гэдэг нэг маш том фестивал болж өнгөрлөө шүү дээ, тий. Калифорнид Лос Анжелес ойролцоо болдог юм шиг байгаа нэ. Тийм үү. Тийм байна гэж ойлгосон. Харин би одоо яг фестивал ярьж байгаадаа бас жоохон олзуурхаад байна л да. Яг тэгэхээр би ч одоо фестивал энэ төр тийм том тоглолт энэ төр сайн мэддгүй хүн байхгүй. Тэгээ Coachella ч юм уу Tomorrowland гэдэргээд бүр аимшигтай бүр гоё юм болдог юм шиг байна л да. Тэгээ олон хоног үргэлжилсэн олон артистуудтай, маш олон тайцтай. Тийм. Тэгэхээр тэр чинь зүгээр нэг артистууд биш. Бүр дандаа дэлхийн супер одод ирж байгаа шүү дээ. Тэгээд тэр тайз нь ямар ч гоё юм. Тэр хөгжмүүд нь ямар ч лаг юм. Тэгээд очиод тэр дугаарлт энэ тэр харахад бол амар л юм шиг байгаа юм. Тийм тэр чинь тэгээ зөвхөн яг одоо бидний нөгөө одоо энэ фестивалууд чинь бидний мэдэх нэг концерт гэдэг ангиллаас шал өөр болчихсон. Тийм байна. Зэрэг олон тайцтай болно. Тин чин зөвхөн нөгөө тэр уран бүтээлч дууга өргөхөөс илүүтэйгээр тэр фестивалийн зохион байгуулалтаар тэр мэдрэмжийг, экспириенсийг үзэгчдэд өгöd байгаа байхгүй. Зөвхөн хөгжим сонсох биш, тэр фестивальд оролцох, үед ингийн залуучууд дундаа байх, өөрийгөө гайхуулах, бусдыг гайхан магтах, Instagram-ын зураг авахлах тий би тэнд очисон гэдгээ харуулах гэдэг чинь шал өөр зүйл болчиход байна. Харин тийм байна. Яг нэг тэнд очиод тэнд хүн юу мэдэрч болох вэ гэдгийг бүгдийг л өгдөг юм шиг байна. Яг үнэ. Дуу биш, тэнд үзэх юм нь яах вэ? Тэнд чинь бүр янз бүр циркийн юм шиг юмнууд явж байгаа шүү дээ. Тэгээ үзүүлбэрүүд төрөл бүрийн энтертейнментүүд байгаа. Зөвхөн нөгөө тайзны одоо үзүүлбэрээс гадна. Харин тийм байна. Тэгээ шивээс хийлгэх, гоё хоол идэх хүмүүс food truck-тай бол тэнд очиж хоолоо бас олон нийтэд түгээхтэй зах зээлээ тэлэх юм уу. Ер нь бол айгу тийм сонирхолтой организм ч юм уу тиймэрхүү юм болсон юм шиг санагддаг. Бүр шинэ соёл болчлаа тэр. Харин тийм. Хизэнээс эхэлсэн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн манай Solana бол хэдэн оноос хойш гэж чамд мэдээлэл байна. За ээж нэг 2010 оноос хойш гэж ойлгосон зүг. Тэгээ одоогоор 14 фестивалыг амжилттай зохион байгуулад байгаа гэж. Сүүлийн 8 жил. Сүүлийн 8 жил хийж байгаа. Тийм байна. Тийм гэсэн. Тэгээд 8 жил хийж байгаа гэхэд жишээлбэл энэ жилийн одоо оролцож байгаа оролцогч нар нь гэхээр дандаа л мэддэг томчууд байгаа байхгүй. Харин тийм. Timbaland, Nicole Scherzinger гэдэг ч юу гэсэн ч үг юм тийм. Тэгээ Busta Rhymes. Тийм. Carrie Hilson, Florida Tyga. Харин тийм. Тэгээ харахгүй би энэ нөгөө би оролцогчдыг нь харсан чинь надад нэг гоё юм санагдсан. Нөгөө 2000-ад оны R&B хөгжмийг яг л төлөөлөл бүгд. Тэгээ өнөөдөр ч гэсэн энэ хүмүүсийн дуу хөгжмийг сонсоор байгаа. Чадварлаг авьяастай уран бүтээлчтэй шинэ уран бүтээл гаргасаар байгаа. Өөр салбарт хүчээ сорсоор байгаа уран бүтээлчтэй лээ. Тэгээд яг эдгэрийг харсан чинь бүгдээрээ Timbalandтай хамтарч ажиллаж байсан хүмүүс юм байна. Яг үнэ Timbaland-ын crew. Харин тийм. Тэг чинь Jay-Z-тэй холбоодсон уу? Тийм нэг Jay-Z Timbaland хоёр ч хоорондоо нэг бифтэй юм байна гэж би ойлгосон. Тийм үү. Тэг ер нь бол нөгөө продюсерийн хувьд хөгжимчд, уран бүтээлчдийн хувьд хин дуу гаргах уу гэдэг дээр ч юм уу тий. Ер нь бол Timbaland бол маш хүчтэй. Timbaland-та одоо Babyface шүү дээ тий. Babyface, Mariah Carey энтергэлтэй айгүй олон уран бүтээлчд холбогдчихсэн. Хамтдаа маш амжилттай олон уран бүтээлийг гаргаж ирсэн. Тэгээ миний хувьд бол Timbaland айгүй таалагддаг уран бүтээлч. Jay-Z бол надад нэг таалагддаг гэх юм уу тий. Надад Timbaland нь илүү таалагддаг. Гэтээ нэг бас тэд нар чинь нэг хэдийгээр зах зээл нь том, сонсогчд нь том боловч бас нэг орон зайны асуудал танд байх шиг байгаа. East Coast, West Coast, баруун эргийнхэн зөв эргийнхэн гээл те одоо бид нарын сайн мэдих нөгөө Notorious B.I.G-ийн өхөл Tupac-ийн асуудал нь шүү дээ. Бас нэг тэрний яг хөө тийм амар тийм зөрчилдөөн байхгүй ч гэсэн бас ер нь бол нэг орон зайгаа хамгаалсан ч юм уу нэг тийм асуудал ер нь өндөр хэмжээний уран бүтээлчд продюсерийн хувьд байдаг юм шиг байгаа. Тэрэн шиг гэж харьцуулж хэлж байгаа шүү дээ. Энэ хоёр ч бол хоёулаа Нью-Йоркт байдаг хүмүүс шүү дээ. Тий, ер нь бол нэг тиймэрхүү юм байд юм байна гэж би ойлгосон. Тэгэхээр одоо Казахстанд маш ойрхон ирж байгаа байхгүй юу? Тийм маш ойрхон. Тэнгүүд Jay-Z-тэй үзэлцдэг хүн Казахстанд ирээд тоглох гэдэг байгаа байхгүй юу? Энд чинь бас ховорхон боломжтой нэг шүү дээ. Тийм тэгээд уран бүтээлчдийн хувьд бол үнэхээр гайхалтай уран бүтээлчд. Timbaland, Nelly Furtado хоёрын маш олон коллаб нэг хэсэг уртаа болгосон шүү дээ. Тийм. За Timbaland-ын талаар ярьснаас түүний талаар зохиос дуртжээ. За. Энэ шүү дээ. Timothy Zachary Mosley гэдэг нэртэй залуу байсан юм байна. Тэгээд бүр багаасаа хөгжмөнд маш дуртай байж байгаа. Тэгээд өсвөр насндаа
DJ болсон гинэ. Тэгээ DJ-гээр бас нэлээд манаргаж хагаад тэгээд нэг хоёр танилтайгаа хамт нэг хөгжмийн нэг тийм нэг crew гэх юм уу байгуулсан юм шиг. Гэхдээ энэ дуу гэхээсээ илүү дуу дуулна гэхээсээ илүү хөгжим бичдэг, хөгжим зохиодог юм байж. Одоо продюсерууд л яг болж байгаа гэсэн үг л дээ. Тэгсэн чинь нөгөө хоёр танил гэдэг нь өөрийнх нь найз Магу гэж нэг хүн байгаа юм. Нөгөөх нь Үеэл Фаррел Уильямс байсан баг. Оо, Фаррел Уильямс. Харин тийм. Тэгвэл Фаррел Уильямстай хамт хөгжим бичиж исэн хүн гэхэр чинь ямар бие биенийг одоо яаж хөгжүүлж исэн бэ гэдэг тодорхой байна. Харин тийм. Фаррел Уильямсыг одоо бид нар дэлхийн хамгийн том модын нэг гэдгээр мэдэн шүү дээ. Гайхалтай уран бүтээлч би дуртай. Өмнө ч ямар нэртэй байлаа. Яг хамтлагтай байсан Фаррел. Өөрийнх нь нэр нь бол Фаррел Уильямс юм шиг. Янз янзын коллабод ингээд ороод уран бүтээл төрөө яваад идэг. Энд тийм би өмнөх нэрээр нь мэддэг байж чад нөө. За одоо би гээс олоод. Сүүл нөө Фаррел гэдэг нөө юу нэрийг мартчих юм та тэгээд. Фаррел Уильямс гэдэг сүүл нэг амар гоё дуу хардаг штэ. Хэрвээ сайхан амьдарч ивэл алгаатай ашигтай дөө. Гараагүй юу. Тэрнээс хойш хуучин нэрийг мартчих. За хараадах. За тэгээд энэ Фаррелтайгаа явж хагаад тэгж хагаад яг би тааж продюсерлж эхэлсэн Miss Elliot юм байна. Miss Elliot ч өмнө тийм R&B Sista гэдэг хамтлагтай байсан юм байна шүү дээ. Тэрийг нах продюсерлж эхэлсэн. Тэгсэн чинь яг тэр Sista гэдэг хамтлаг нь Нью-Йоркт нэг бас нэг продюсертай, том продюсертай гэрээ хийгээд тэгээд энэ хин минийгээ Тим Балааны тэрийг бүгдийг аваад Нью-Йорк руу нүжсэн юм. Ингиж Тим Балаанд анх Нью-Йорк төлөвлөж байгаа юм байна. Тэгээд энэ цагаас хойш тэр өд жинхэнэ домгийг бүтээж байгаа шүү дээ. За Нью-Йоркт очиод энэ дээр бүр галзуурч эхэлсэн гэнэ. Тэнцээ очиод одоо манай домогт Алаятай танилцсан байна. За түүний цомог дээр ажиллаад эхний цомог шууд эхний топ 2-т орж байгаа. Try Again гэдэг дуу нь бүр супер хит болсон. Тийм киноны дуу шүү дээ. Тий. Жетлигийн. Тий нөгөө юу. Жетли тоглодог тий. Тий. Нэрийг мартчих гэж. Айгүй амар мартамхаа болоод тийм. Дахавар болоод байгаа юм уу гөгшрөө тийм. За Алаягийн дараа манай хүмүүс маань Miss Elliot-ийн яг хувийнхын дуунууд дээр ажиллаж эхэлсэн. Work It гэдэг дуу байдаг шүү дээ. Тэр чинь Тим Баландын дуу юм байна шүү дээ. Тэрийг одоо сая л энэ нэвтрүүлгээ бэлдэж байхдаа мэдлээ. За тэгээд зөвхөн одоо продюсераар ажиллаа зогссонгуу дараа нөгөө найз Магутайгаа хамтраад 3 ч цомгийг гаргаад өөрөө бас дуулж исэн юм байна. Би ч яах нэг тэр нөгөө хин дээр анхаарсан байхгүй. Justin Timberlake-ийн дуунууд дээр. Тэгээд дуулаад ахаар энд рэперлэн багтаа гэсэн чинь мондөг продюсер байсан. Тэгээд бас дуучин гэдэг нь мдэггүй байсан. Энэ дээр л продюсерийн юугаа ашиглаад, нэр үндэ ашиглаад хоолоо ороод байгаа юм болоо гэсэн чинь бүр 3 цомог гаргаж ирсэн бас. Мондөг дуучин юм байсан. Авьяаслаг дуучин юм байна тий бас өөрөө. Тий. За Justin Timberlake-ийн одоо бүр шин төвшин тавьчихсан хүн гэж хэлж болно шүү дээ. NSYNC чинь зүгээр нэг pop хамтлаг байсан шүү дээ. Тийм pop хамтлаг байсан. Тэгсэн чинь Тим Баланд гарч ирээд Justin Timberlake гэсэн чинхэн өөр төвшин тавьчихж байгаа. Тийм Justin Timberlake чинь хамтлагаасаа гараад соло уран бүтээл төрөвж эхлэхэд чинь нөгөө яг хуучин нөгөө pop одоо тий урсгалаараа явах уу өөрчлөгдөх үү гэдэг дээр одоо асуудал ирнэ шүү дээ. Илүү том зах зээлд хүрэх ч юм уу өөрийгөө өөрчлөхтэй шинээр өөрийгөө таниулах гэдэг дээр яг харахгүй нөгөө шинэ уран бүтээлд нь Тим Баландын нөлөө бол маш их байсан илүү R&B болгож ирсэн шүү дээ. Тийм. Тэгээд гой гой элементүүдийг оруулж ирсэн. Энэ юу н барин шинэ урсгал гаргаж ирээд байгаа шүү дээ. За Cry Me a River гэдэг дуу бол Тим Баланд байх. Вау. За өөр чинь юу гэдэг вүлээ? Юу лээс ч зөндөө дуу байсан юм аа чинь. Senorita энтер гэдэг дуунууд байна шүү дээ тийм. Энэ эхний Justified гэдэг цомгийнх нь энэ дуунууд бол бараг бүгдээрээ хит болсон. Энд эднэрийн ард бүгдээрэн дээр нь Тим Баланд байгаа юм байна. Гайхалтай тий. Тэгсэн чи дараа нь Justin Timberlake-ийн дараагийн диск гардаг байхгүй нэ Future Sex юу вэ? Нэрийг бас марцчихлаа. Энэ дээр Sexy Back гэдэг дуу бас амар гоё шинэлэг дуу болж ирсэн бол харин дараа нь What Goes Around Comes Around гэдэг дуу бол тэр би тэр дууг сонсоод бүр дэлбэрч ирсэн шүү дээ. Тийм үү. Энд чинь ямар гээчин дуу вэ? Ийм дуу гэж болтгийм үү гэж бодож ирсэн байхгүй. Одоо ч гэсэн энэ дуу миний хамгийн дуртай дуунуудын жагсаалтын тэрүүгийг нэт бичигдэж байгаа. Маш өвөрмөц дуу шүү дээ энэ чинь. Тий. Дахилт нь нэг янз бадгууд нэг янз bridge нөр тэгсний төгсгөл нь бүр шаалаа өөрч байж байгаа шиг тий. Маш өвөрмөц гоё дуу байхгүй. Тэгээ энэ дуунд дурлцаад байж исэн чинь дараа нь Mirrors гэдэг дуу гардаг байхгүй. Оо тийм Mirrors нь бүр гоё. Яг нөгөө нэг What Goes Around-тайгаа адилхан яг тийм энэ стилтэй юм уу жанрын тийм дуу гаргачих. Тэгээд энэ хоёр дууг би Тим Баланд их гэж сонсоол за энэ хүн ерөөсөө л бүр тасарсан өөр хүн юм байна гэж бодож ирсэн. Яг л тийм л хүн болж таарлаа.
Авиаслаг уран бүтээлч тий. Яа авиасан дэлгэх юу барагдахгүй. Тэг зөвхөн R&B хипхоп гэм болов гэж үгүй байна. Түүний хамтарч байсан хүмүүсийг би дуртай заяа. Madonna, 50 Cent, Jay-Z-ийг бас юм хийжсэн юм. За Drake, Beyoncé, Ludacris, Chris Brown ярихгүй. Гоё шүү дээ. За тэгээд нөгөө хин One Republic. Apologize гэдэг дуучин тийм балантай юм. Вау. Зөвхөн хипхоп шоу өстэй. Тийм байна. Ийм мундаг уран бүтээлч байх. За нийт 4 Grammy хийсэн юм байна. Тэгээд нам Флорида энтертэйг бас хамтдаа байжсэн. За амар ер нь бол үнэхээр дэлхийн хэмжээний томод байна тий. За тэгээ энэ наадам дээр ингээ оролцож байгаа ингээ хүмүүсийг нь харсан чинь надад ингээ бид нар бол ингээ 2000-ад оны диског гэдэг заяа. За FM масалаа. Клабд орлоо. MTV-с шүү дээ. Тийм. MTV тавилаа. Дандаа эднэрийн л дуу. Энэ уран бүтээлчдийн л дууг бид нар сонсдог байсан. Тэгээд Pussycat Dolls-ыг бол манайхан бүгд мэднэ. Гоё амтлаг, гоцол дуучин Nicole Scherzinger гэж үзэсгэлэнтэй дуучин эмэгтэй энэ фестивальд маань оролцож байна. Тэгэд энэ уран Nicole Scherzinger болон тэг хамтлагийн талаар баг зэрэгтэй мэдээлэл болцъя. За Nicole Scherzinger-гээ бид нэр Scherzinger гэдэг нэг герман хүүхдтэй юм шиг тий. Бид нар одоо мэдэх боловч гадаад төрхийг харахад бол маш үзэсгэлэнтэй эмэгтэй шүү дээ. Тэгсэн чинь тэр эмэгтэй Хавайд төрсэн юм байна. За тэгсэн чинь төрсөн нэр нь Николе Прасковия Эликолани Scherzinger гэдэг нэртэй. За тэгээ төрсөн овг нь бол Valiente. уг наад ч амар гоё овг гэсэн юм шүү дээ. Тийм, аав нь Филиппин хүн байсан байна. Оо тийм нэр юу вэ? Нэрээ тийм гинт хэлсэн чинь царай ороод ирдэг. Тийм, Хавайд төрсэн Филиппин гаралтай. За ээж талаасаа бол зүүн Европ гаралтай эмэгтэй юм байна. За 1978 оны 6 сарын 29-нд төрсэн тэрээр за R&B хөгжмийн болтой одоо R&B хөгжим болон pop октийн pop хамтлагийн Pussycat Dolls-ын гол гишүүн. За тэгээ Pussycat Dolls бид нар ингээд амар сайн мэддэг боловч ердөө 2хан цом гаргасан юм. Тийм баха энэ бүжгийн хамтлаг санагдаад байна. Тэгээ ер нь бол нөгөө 1995 онд анх найруулагч нь Neo Burlesque буюу орчин цагийн бүрлеск октийн бүжгийн хамтлаг гэж байгуулсан юм байна. Дараа нэг продюсерын зөвлөгөөгөөр энэ бүжгийн хамтлагаа октийн pop хамтлаг болгоул яасан юм бэ гэсэн одоо зөвлөмжийн дагуу pop хамтлаг болгож ирсэн юм байна. За тэгээд Nicole Scherzinger одоо хоёул гоё нэрээр нэлээ. Nicole Praskovia Elikolani Scherzinger маань Honolulu төрсэн боловч гэр бүлээрээ нөгөө Америк одоо их газар руу нөгөөд Kentucky мужийн Louisville хотод өссөн юм байна. 14 наснаасаа жүжиглэж эхэлсэн бөгөөд Wright State University-д хөгжмийн театрын мэргэжлээр одоо чиглэлээр суралцсан. За тэгээ хөгжмийн карьерээ хөөх зорилгоор тэр Америкийн рок хамтлаг Days of the New-гийн 2 дахь өөрийн нэртэй цомог болон аялал тоглолтын арын хоол ард одоо background singer хийж штэ тэгж хийж явж байсан юм байна. Тэгээ ээж нь ер нь бол багаас нь түүний нөгөө уран бүтээлч болох тэр одоо хүсэл сонирхлыг нь бол дуучин болох хүсэл сонирхлыг нь бол маш их дэмждэг байсан. За тэгээ тэрээр нөгөө Pussycat Dolls гэдээ бид нар хамтлагаар сайн мэдээд байгаа болохоос өмнө нь Eden's Crush гэдэг нэг хамтлагт байсан юм байна. За энэ хамтлагт яаж орсон гэсэн чинь нэг телевизийн шоу ээж л дээ. Тэр телевизийн шоу нь одоо X Factor ч юм уу те тэднэртэй ер нь адилхан телевизийн reality шоу яах вэ гэхээр авиаслаг охтыг шалгаруулж аваад тэгээ тэднэр дундаас хамтлаг бий болгоод бэлтгэл сургуульд хийгээд цомог дууг нь дуугаа одоо клипээ гаргаж байгаа талаар юм reality шоу юм байна. За тэгээ энэ reality шоуны шалгаруултыг ээж нь Зарыг харсан юм байна. Зарыг хараад охиноо чи энд орох ёстой гэд охиноо энэ шалгаруултанд авчиж оруулаад тэгээ охин нь энд тэнцээд Eden's Crush гэд нэртэй октийн хамтлагт анх орсон. За тэгээд хэдийгээр нөгөө энэ одоо юу гарсан боловч нэг тийм алдартай дуу бол гараагүй гинэ энэ хамтлагаас нь тэгээ хамтлаг нэх худалгүй ер нь бол тарсан. Гэхдээ энэ нь түүнд нөгөө илүү олон продюсеруудтай танилцахтай өөрийгөө нөгөө одоо салбарын дунд таниулах боломжийг өгсөн бөгөөд улмаар тэрээр Pussycat Dolls хамтлагт орсон. Тэгээд яг бид нэр ингээ харахаар ингээд маш олон юм хил ам байдаг байсан л да. Pussycat Dolls, Don't Ya, Buttons тэ маш олон гоё дуунуудтай коллабын бүх дуунууд л байлаа шүү дээ. Тэгэл тэр дуунуудыг ингээ хараад хар хүмүүс нөгөө ингэдэг байсан шүү дээ. Pussycat Dolls-оос Nicole Scherzinger хамгийн сайн дуулдаг юм биш шүү дээ. Мелодиг нь хамгийн сайн дуулдаг гэдэг байсан байхгүй юу? Мелоди нь арай намхан юм латин өнгө тарьстай бүсгүй байгаа. Би Николыг л дуулдаг гэж боддог байсан шүү дээ. Үгүй, тэр нь маш гоё дуулдаг. Одоо Sway гэдэг дуу байдаг шүү дээ. Тэгээ тэрэн дээр гоцол энэ тэрийг аягүй гоё идэг байхгүй юу?
Тэгээд мелодиг амар гоё дуулдаг штэ. Никол Шерзингер бол нэг одоо авьяастай биш хэрнээ. Дуунуудынх нь одоо бараг 90%-ийг voice одоо хоолойны гоцлыг нь Никол хийдгээд ер нь бол тийм хил амтай түн дургуй ч юм уу тиймэрхүү хандлагууд бол нөгөө хамтлагтай байх үед нь бол маш их байдаг байсан. Гэхдээ энэ хамтлагийн бүрэлдэхүүн өөрөө анхна бүжгийн хамтлаг байсан учраас Neoburlesque стилийн бүжгийн хамтлаг байсан. Яг одоо октын дууны хамтлаг, pop хамтлаг гэж анханасаа тэгж шалгаруулж аваагүй. Ерөөсөө л анханасаа бий болгосон концепцэн тийм байсан юм байна. Тийм тэгээд ер нь бол нөгөө Николыг нэг сайн дуулдаггүй хэрнээ те хамгийн гол нь байгаад байдаг. Тийм одоо илүү хамгийн царайлаг нь учраас ч юм уу тий гол лид байгаад байдаг гэдэг маш их хэл ам. Би өөрөө тэрийг нэг сонирхдаг байсан учраас яриад энэ л да байдаг байсан. Гэхдээ одоо яг хөө ингээ бодоход хамтлаг байна гэдэг чинь өөрөө хамгийн гоё дуулах нь готлон гэсэн үг биш байхгүй юу? Хамтлагийн ахлагч байна гэдэг бусдыгаа удирдах чадвартай байх, нөлөөлөх чадвартай байх, зөв шаардлага тавих чадвартай байх. Тэгээд нөгөө хөрөнгө оруулагч, спонсорууд, менежерүүд ч юм уу тий продюсеруудын одоо тэдний алсын хараанд одоо уян хатан байх тэр чадвар байжээч хамтлаг амжилттай болохоос биш нэг вокалист нь их сайн дуулдаг учраас хамтлаг амжилттай болно гэсэн бол тийм тэр хамтлагийн ирээдүг харж ижил тэр шийдвэрийг гаргаж байгаа шүү дээ тийм Никол бол яг тийм байсан. За тэгээ хамтлагийн тарсныхаа дараа тэрээр өөрөө нөгөө юу яасан өөрийн соло альбом гаргасан. За тэгээ соло яг хөө Pussycat Dollsтай байхдаа бол нөгөө 2 альбом гаргаад тэрнийхээ маш олон хувилбарыг гаргаад ер нь айгүй амжилттай байсан боловч ер нь бол нөгөө октын хамтлагаас удаа үргэлжилдэггүй тий эмхтэй өн гэр бүл болдог гэр бүл төлөвлөлтгээл олон асуудал байдаг. За тэгээ хамтлагаасаа гадуур тэрээр соло карьерээ эхлүүлээд Killer Love гээд 2011 онд тэгээ Big Fat Lie гээд 2014 онд цомгуудаа гаргасан. За гисэн чинь энэ цомгууд нь Америкт нэг амжилттай байгаагүй. Борлуулалтын хувьд ч гэсэн хүлээлтээс ер нь бол маш унсан гэж үздэг. Гэтэл түүний альбомууд нь Европт маш амжилттай байсан. Тэгээ Европ ер нь бол түүнийг шинэ одоо бие даасан уран бүтээлж байгаа хувьд бол аягүй сайн хүлээж авсан гэсэн үг. За тэгээ тэрээр нөгөө телевизийн шоунд маш олон телевизийн шоунд оролцсон. Хамтлагийнх нь ер нь тэгэл алга болсон шүү дээ. Никол Шерзингер бол байсаар байсан. За тэгээ тэрээр 2009-оос 2010 оны хоорондоо Sing Off гэдэг дээр reality шоунд байсан. Америкийн X Factor-ийн 2011 оны дугаарыг Английн X Factor-ийн 2012-оос 13, 16-аас 17 оны дугаарыг шүүгч байсан нөгөө Simon Cowell-тэй. Зүгээс шүү дээ. За тэгээ Simon Cowell ч нөгөө тэмцээний үеэр Никол ер нь бол амар жоохон бүдүүлэг ханддаг. Ур чадваргүй тийм сайн вокалист биш гэж ер нь удаа дараа амар шүмжилдэг байсан. Тэгээд нэг удаагийн дугаар дээр Никол бүр тэр өөрийнх нь эсрэг байнга тэр түүний Simon Cowell ч бүдүүлгээрээ алдартай шүү дээ. Тэр комент юмд нь ингээд ундуцсан уу яасан нэг удаа бүр яг акапелла Whitney Houston-ы I Will Always Love You дууг ингээд дуулдаг. Тийм телевизийн бичлэгүүд нь байдаг шүү. Тэрийг үзээр аягүй сонирхолтой. За тэгээ тийм олон шоунуудад оролцож байсан. За тэгээд нөгөө юу яасан бас Dancing with Stars шоунд оролцоод бүр яллагч болж исэн. Амар тийм биш үү юу вэ? Dancing with Stars орсон. Тэгээд энэ хугацаанд нөгөө театрын тайзны маш олон дүрүүдэд бас тоглосон. За жишээ нь 2014 онд нөгөө Andrew Lloyd Webber-ийн Cats musical-т дээрээр гоцол дүр авч ирсэн байна. 2023-аас 25 оны орон Sunset Boulevard зэрэг уран бүтээлчд оролцсон. За тэгээ 2016 оны Moana-д бас оруулж ирсэн байна. Нэгдүгээр ангид юунд нь оруулсан юм бол ээжийнхэн дунд оруулсан юм бол. За тэгээд 2019-с 23 оны Америкийн The Masked Singer US гэдэг телевизийн шоунд орчихсон. Тэгээд эн чинь айгүй олон шагналтай байлээ. Карьерийнхаа туршид ямар ч сан Грэммид бол нэр дэвшижсэн. 2 удаа Lawrence Olivier Award-д тэгээд Tony Award-д нэр дэвшээд 2024 онд Tony Award-ийн шилдэг эмэгтэй жүжигчин гэдэг шагналыг авсан. Тийм үү? Тий. Энэ тэгээд нөгөө Sunset Boulevard musical-ийн Norma Desmond-ийн дүрээрээ. Tony Award бол тайзны хамгийн том шагнал шүү дээ. Тий. Дэлхийн хараа дэлхийн одууд энэ шагналыг авах гэж мөрөөддөг байхгүй. Никол очоод авчиж байгаа юм уу тий? Никол Шерзингер бол ер нь хамтлагийн тарсан боловч за тодорхой хэмжээнд хувийнх нь одоо бие даасан соло карьер альбом нь амжилттай яваагүй боловч тэр бол гайхамшигтай перформер буюу уран бүтээлч, тайзны уран бүтээлч байсан. Бидний сайн мэдэх бас нөгөө Andrew Lloyd Webber-ийн Phantom of the Opera гэж тий гайхалтай мюзикл байдаг. Тэрний гоцлыг хүртэл мэрэгжлийн операгийн дуучтай тайзан дээр дуулж ирсэн. Өөрийгөө ер нь бол үргэлж цаг одоо үе болгонд өөрийгөө үргэлж сорж яадаг. Өөрийгөө сайжруулж яадаг. Тэгээд тайзны маш олон төрөлд
хүчээрсэн. Pussycat Dolls байхдаа ч яг мундаг бүжигчин байсан л да. Яг тэр нэрэ бодсон ч тэр Dancing with Stars дээр бол төрүүлэхээс аргагүй юм байна. Гэтэ тэр тайзан дээр юу вэ? Тооны гэдэг чи юу гэсэн үг юм? Тийм. Бүр хүндлэл бүр 100% нэмэгдлээ. Харин тэ үнэхээр хөдөлмөрч. Би тэ инстагийн дагдъя. Тийм үү. Энд тэр сүлд X Factor ч юм уу тэр юунуудын шүүгч хийгээд ах шүү байна тий. Got Talent-уу тий. Тэг шүүгчүүд хийж байгаа. Тэгээд ер нь бол нөгөө тийм тайзны дэлгэцийн өөрийнхөө орон зайг огт алдаагүй. Тэгэхээр хэдийгээр яг хамтлагийн карьер магадгүй 15 6 жилийн өмнө дууссан гэж бодох боловч энэ уран бүтээлч одоо болтол сошиал медиа тий тайзны уран бүтээлүүдэд байсаар байдаг маш хөдөлмөрч. Тийм байна. Юу яасан биш. Монагийн ээжийн дүрд дууруулсан юм биш. Чи гой таасан байна. Тийм угаасаа насан ч болцсон байсан та. Тэгээ өөр хүн хинтж оруулах тийм Монад ч нүрэ нэг бас нэг жоох оруулж байгаа шүү дээ. Тий. За хоёлаа яг Солонанд яг хаана хизээ болох гэдэг талаар нэг ярьчихв. За тэгээ за Солоно фестивал маань амар ойрхон гоё Казахстанд болно. За хэдийгээр яг амар ойрхон гэдэг нь хэдийг нэгдүгээр манай хөрш орон хамгийн гоё зүйл нь шууд нислэгтэй байна. Хүннүүэр маань Казахстан руу шууд нисдэг болчихсон. Тэгэхээр бид нэр энэ дэлхийн хэмжээний том уран бүтээлчдийг ерөөсө Казахстан руу чинь 3.5 цаг л нисдэг байхаа. Нэг нь нислэхээр шууд очиод үзэх боломжтой. За тэгэхээр би энэ одоо энэ фестивалийнхаа талаар тэгээд фестивальд хэрхэн одоо оролцож болох вэ те фестивалыг хэрхэн үзэх боломжийн талаар ярив. За энэ Солоны фестивал маань 5 сарын 16-нд болох юм. За тэгэхээр нэг юм аялал гой зохион байгуулчихад байна л да. Тэр нь яадаг вэ гэхээр яах вэ гэхээр Улаанбаатар, Алмата одоо Улаанбаатар хоёрын оронд шууд нислэгтэй. За тэгээд VIP зон болон фан зоны тасалбар нь ороод 4-5 одтой зочд буудлуудад байх боломжтой. Тэгээд зочд буудлууд өглөөний цай болон эсрэг буудлаас тосоод буудалд нь аваачих мөн тоглолтын өдөр буудлаас аваад стадионд аваачаад тоглолтын дараа буцаад буудалд нь авчрах. Энэ үйлчлэгээ багтцсан юм багц аяллыг санал болгож байгаа юм байна. Автобуснаас унчихгүй бол шууд л тоглолт руу очих юм байна тийм. Тийм тэгээд тоглолт маань яг 5 сарын 16-нд тэгэхээр энэ аялал маань 5 сарын 15-наас 5 сарын 16-ны хооронд байсан. Биш 19-ны хооронд 4 өдөр өргөл 4 өдрийн аяллаасан. Тэгэхээр энэ хугацаанд бид нэр ойрхон Казахстанд очиж байгаа юм чинь маш үзэсгэлэнтэй байгальтай бас давхар аялж болох боломжтой. Тийм байна. Өстой гоёгоос. Би ч энийг очиж үзүүлчихэл буцаад нисчих юм болоо гэж бодоодсон байхгүй. Үгүй эн чин гоё тэгээд өөр бас чөлөөтэй аялах өдрүүд байна. 15-нд очиод аялчаад 16-нд тоглолт үзчихэд 17 18 ингээд дахиад 2 өдөр. Тэгээ 2 өдөр өөртөө сайхан чөлөөтэй аялаад. Тийм байна. Тэгээд тэгээ 2 төрлийн билет байгаа. Нэг нь фан зоны билет гэж байна. Хоёр дахь нь одоо VIP зон гэж байна. За тэгээд түрүүн бид дурдсан те онгоцны маань хоёр талын нислэг орчлоо. Даатгал орцсон, зочд буудал орцсон, тосход үйлчлэг нь орцсон. Тэг би энэ дэр нэг бас өгүүлбэр харж байна л да. Энэ дэр биш те одоо энэ аяллыг зохион байгуулж байгаа хамт олон маань нодлон буюу 25 онд Алматад болсон Backstreet Boys хамтлагийн тоглолтыг үзүүлээд ирсэн туршлагатай юм байна. Энд чинь нэг анх үзүүлж байгаа ч юм уу эсвэл нэг тийм хариуцлагагүй хүмүүс байдаг штэ. Очоод билет байхгүй яах вэ ийх үү яг очоод билет хайгаад явцдаг энэ тийм ерөөсө биш юм байна. Энд чинь хэдийн онгоцоо захиалсан 200 хүнтэй онгоц захиалсан байж байгаа. Тэгээ энэ онгоцон зөвхөн нөгөө энэ концертанд зориулж захиалсан чартер нислэг гэж байгаа. Тийм гэсэн. Зүгээр нөгөө хуваарт онгоц би ерөөсөө биш. Тэр чинь билетүүд нь бүгдээрээ бэлэн байж байгаа юм байна. Онгоцны тийз нь бэлэн байж байгаа юм байна. Бүгдээрээ яг бэлэн болцсон зөвхөн бит хоёрыг л хүлээгээд байж байгаа юм байна шүү дээ. Тийм. Гэхдээ энэ гоё манзарагдлаа. Яг энэ онгоц нь өөрөө бүгд үтэн нислэг өөрөө байна гэдэг чинь яг ижилхэн сонирхолтой. Хүмүүс бөөнөрөө байна. Амар гоё найз нөхөд бий болно гэсэн үг шүү дээ. Нэрээ яг тийм байна. Айгүй гоё тийм халуун дулаан дотн тэгээ залуусын ирч хүчтэй бас дуртай одоо ижил уран бүтээлчтэй дуртай гэсэн үг шүү дээ тий. Яг нэг үеийнхэн явах юм байна. Яг үнэ надад хуучин дурсамжуудаа ярилцгаагаад тий. Тэр нэг гоё санагдчихна. За тийм би. За энэ хамт олонтой холбогдохыг хүсэх юм бол энэ тоглолтыг үзхийг хүсэх юм бол 72 12 44 22 72 12 99 22 88 тэгтэг 86 66 дагаврын хоцоор холбогдоод бүртгүүлээд тэгээд одоо 5 сарын 16-нд ч юу хүн байх вэ те 3 4 хүн 7 нэг дараа болох гэж байгаа юм байна. Ер нь бол юу яаж байгаа гэсэн шүү. Нилээн дуусах тийшээ хандж байгаа гэсэн шүү билээ. Тийм бах те. Тэгэхээр та бүхэн түрүүн зарласан холбогдох утсаар утас. Тэгээ манайхан Казахстан руу явахад виз авах шаардлага байхгүй. Үгүй тийм шүү дээ.
Тэгээ маш үзэсгэлэнтэй байгальтай. Амттай сайхан хоолтой супермаркетэд. Тэр чинь хуушур шиг мэддэг л. Үгүй ээ биш супермаркет чинь нөгөө юм гоё чансан маш гоё зөөлөн чансан бах. Тэгээд ийм дээр нь тосонд нь ингээд чансан гурилтай. Ногоотой. Талах малхтай иддэг те. Тэр чинь хоньноор иддэг те. Тий хонь юм ах. Дээр нь адууны хатстай. За энэ фестивальд оролцож байгаа дараагийн хүн бол Флорида гэдэг нэртэй ийм рэпер байгаа. За Tramor Laisel Dillard гэдэг нэртэй. Бүр юу Флоридагаас шал одоо хөндлөн нэртэй ийм хүн байсан юм байна. За нэрнийх нь утга бол мэдээж Флорида мужаас гаралтай учраас өөртөө ийм нэр өгсөн байна. За. Гэхдээ ч дундаа нэг таслалтай байгаа шүү дээ. Таслал нь ягаад ордог гэхээр flow буюу flow одоо юу шүү дээ. Урсгал. Тийм. Одоо тэгж гоё флоутай өгүүлдэг юм байна л да манай. Тэрэндээ одоо тохируулаад ингэж тасалж өгч байгаа юм байна. За анх сагсан бөмбөгийн тамирчин байсан хүн маань одоо гинт ингэ дуучин болчих. 7 ихч дүүстэй айлын цорын ганц хүү юм байна. За. Тэгээ манай ч өөрөө ихэр гинэ. 7 гэхээр нөө Жоо шиг л юм байгаа шүү дээ. Тийм байна. Жоо чинь 7-аас нэг. Тэгээд ер нь дуучин байжгаад юу н рэпрүүд ивдрэх ч юм уу буруу зам руу авах тохиолдол нэлээд байдаг. Гэтэ манай хүн тэр болгоноос жоохон хол байсан юм шиг байна. Би ингээд түүнийг ямар нэг гэмт хэрэг толбогдсон уугүй юу гэсэн чинь нэг гарч ирсэнгүү харин зүгээр арх одоо хэрэгэлсэн үедээ машин барьсан гэдэг нэг л асуудал гарч ирлээ. Тэгэхээр бусад рэпрүүдэд бодох юм бол их жоохон соёлтой тийм боловсралтай нэгэн болов гэж харагдаад байгаа. Яагаад тэгэхээр тэрээр зөвхөн рэпрээс гадна маш олон тийм хандив үйл ажиллагаанд сайн үсэн үйл ажиллагаанд их оролцдог байхгүй. Ямар гоё. Тэрээр нь штэ Big Dreams for Kids гэдэг нэртэй сан ажиллаулдаг. Амьдралын боломжтой арга бага орлоготой өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох, гэр бүлийг нь дэмжих, за тэднийг эергээр хөгжүүлэх зорилготой ийм ашигын бус байгууллага байна. Мэдээж өөрөө санхүүжүүлж байгаа бах тий. За мөн Florida Youth Football League буюу тэнцэн нэг хөл бөмбөгийн лиг ажиллаулдаг юм байна. Тэнцэн 10,000 гаруй хүүхэд хамрагддаг гэж. Ямар гоё юм бэ. Тийм бааз. Ер нь урлаг спорт хоёр хүүхдийг зөв зам руу хөтэлдэг. Тэгсэн чинь түүний энэ лигт нь 10,000 хүүхэд оролцож байгаа. За ирээдүйн лидерүүд гэдэг бас ийм хөтөлбөр байгаа. Энд нь сургуультай өндөр голч дүнтэй хүүхдүүдэд одоо ийм тэтгэлэг өгдөг гинэ. Энд нь бас 200 гаруй хүүхэд хамрагдсан байгаа юм байна. Ийм рэпер өмнө сонсч ирсэн үү? Үгүй надад нэг юм шашны гигантны талаар яриад байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. За мөн залуу тамирчдыг дэмжих зорилготой Strong Arm Elite Track Club гэдгийг бас ажиллаулдаг юм байна. За 2023 онд тэрээр нэг шүүхтэр ялд байгуулсан гинэ. Нэг энергийн ундаатай шүүхтэлцэд тэр газараас 82 сая долларын нөхөн төлбөр авах болсон юм байна. Энэ баг дэлхийн түүхэнд хамгийн өндөр нөхөн төлбөрч биш мэдэх юм. Тэгсэн чинь энэ одоо мөнгөнийхөө хэн хэсгийг эдгээр сайн үйлсийн үйл ажиллагаанд зориулдаг гинэ. Вау. Тэгэхээр ийм рэпер бол би өмнө харж сонсож байгаагүй. Би Флорида гэдэг ер нь л дуугийн одоо баг мэднэ л дээ. Баг нэг сонсдгүй л дээ. Гэтэл ийм одоо хандлагатай хүн байхаар чинь хүндлэхгүй байх ярихгүй байгаа байхгүй. Тийм байна. За түүнд бас нэг сонирхолтой мэдээлэл байгаа нь Eurovision-д оролцож байсан. Ямар улсын өмнөөс? Сан Марино улсыг төлөөлөөд Хэдэн 2021 онд саяхан оролцож байсан. Ямар сонирхолтой. Манай зулаач нь Европ судлаач штэ өгнө. Eurovision гэдэг маань одоо жил болгон болдог одоо Европын хамгийн том урлагийн тэмцээн уралдаан юм байгаа. Тэгэхээр улс болгон өөрсдийн төлөөллийг өөрсдийн одоо үндэснийхээ төвшин дээр ингээд уран бүтээлчд нь шинэ уран бүтээл, шинэ дуу хэлбэрээ хоорондоо өрсөлдөд олон нийтэд санал асуулгаар тэр дотоодын уран бүтээлчлээс төрүүлж гарсан нь тэр улсаа төлөөж Eurovision-д ордог байхгүй юу? Тэгсэн чинь Сан Мариногоос орсон юм уу? Тийм гинэ. Одоо сая манай дуучин Мишель Маныг тэмцээнд орсон шүү дээ Казахстанд тийм. Ер нь бол яг тэр тэмцээн бүр маш өргөн үрэтэл болдог гэж ойлгож байна тийм Eurovision. Тийм маш гоё тэмцээн. Ер нь бол шашин шүү. Харин тийм ээ. Амар гоё. Тэр Америкийн соёл тэнцэнэ байдаг юм байгаа. Eurovision чинь англичууд ордог тийм. Англичууд ер нь яг орон заавал Европын холбооны гишүүн байх албагүй. Гишүүн байх албагүй зүгээр Европ гэдэг байдлаас ордог. Жишээ нь Армени, Азербайджан, Израиль энэ төр бүгд оролцдог шүү дээ. Тийм үү. Тэгэхээр зөвхөн нөгөө улс төрийн тийм нэгдэлт харьяалагддаг.
уралдаан тэмцээн биш. Тэгээ маш гоё үзүүл яг нөгөө үндэсний шатан дээр ингээд шалгарч гарч ирээд тэгээ Евровижнд оролцож байсан бидний бүр дэлхийн хэмжээний маш том уран бүтээлчд Абба орж төрүүлж байсан, Селин Дион орж байсан ч гэдэг юм уу те. Лаглаг дуучид маш их орж байсан. Тэгээ төрүүлсэн юм уу энэ? Мэдгүй. Төрүүлэг бах уу. За хараадах гээс. Eurovision чинь бүр олимп шиг юм байл шүү дээ. Тий, олимп яг тэр заалан дотор байгаа үзэгчд бол галзуурт юм байл. За тэгээд тэр ялагч боллоо гэж орилж байгаа мөч бол зүгээр л дэлхийн аварга дээр гол эзэмшил юм болт юм л. Үнэхээр гоё юм. Тэгээ 22 дугаар байранд орсон гинэ. За тийм баха. Гэхдээ Евровижны гоё юм нь бас яг олимпийн наадам шиг эв нэгдлийн гэдэг нь харагддаг. Яагаад вэ гэхээр одоо чинь улсууд чинь одоо өөрөөсдийнхөө бас нөгөө улсуудад санал өгдөг байхгүй. Энэ улс өөрсдийнхөө тэдэн оногт энэ улсад өглөө, тэдэн оног энэ улсад өглөө гэдэг. Яг тэрэн дээр нөгөө хин хинтэй хөршүүд хоорондоо ямар харилцаатай вэ? Бие бинийгээ хэрхэн дэмждэг вэ? Магадгүй зарим тохиолдолд ингээд бусдад харагдах байдлаар ч юм уу ерөнхийдөө хоорондоо жоохон дайсгинцдаг, бие биенээ хүндэлдэггүй ч юм шигтэй тийм улсууд хэрнээ нөгөө уран бүтээл нь үнэхээр сайн учраас нөгөө уран бүтээлчтэй хамгийн өндөр оноогоо өгөхөөр тэр нь бүр ингээд яг хоёр ард түмний эвлэрэл болж хувирдаг. Наач яасан гоё юм. Амар гоё наадам. За ийм одоо наадамд оролцож исэн Флорида гэдэг Америкийн рэпер маань Соланад оролцох юм байна. За нэг сонирхолтой мэдээлэл өгчөж анх Lovo гэдэг нэртэй дуу гаргасан юм байна. Тэгвэл энэ гарсан даруйда Америк нэгдсэн улсын чартыг 17 хоногийн турш тэргүүлсэн юм. За чихэн сонсогдож байна. Ингээд ерөөсөө нэг шөнийн дотор одолсон хүн чинь Флорида юм байна. Тийм байна. За түүнийг одоо ингээд ийм даруу ч юм уу те ийм боловсралтай одоо тийм юу гэдэг лээ ийм рэпер болоход нь их чинь бас нөлөөсөн байж болцсошгүй гинэ. Хамгийн дотноос их чинь бронхит гэдэг өвчнөр нас барцсан юм байна. Тэгээ тэрнээс хойш би ерөөсөө урлагийн хүн болно. Би дуугаар хөгжлүүлнэ. Гэхдээ би хамгийн сайн байх болно гэж бодсон болов уу гэж таамаглалт юм биш үү. Баярлалаа богой түүх байна. За баярлалаа. Рэперийн талаар Атар ханир шиг юм ярьчлаа. За тэгээ Солоно фестивальд маань энэ мэт маш олон гайхалтай уран бүтээлчдэр нь за тэгээд Кэри Хилсэн байна. Кэри Хилсэн бол нөгөө 2000 оны ихэр ер нь бол нэлээд одоо R&B урсгалын хөгжмөөр гарч ирсэн маш үзэсгэлэнтэй авьяаслаг гой хоолойтой дуучин. Тэгээ тэр зөвхөн дуучин байгаагүй өөрөө маш сайн дуу бичдэг хүн байсан. Тэгээд алдартай олон уран бүтээлчдийн дууг зохиосон байсан. Бидний мэдих нөгөө Britney Spears-ийн дуу Give Me More гэдэг дуу байдаг та. Britney Spears-ийн дуу байсан. Өшөө маш олон алдартай уран бүтээлчд дуугаа өгчээсэн тийм уран бүтээлч байсан. Тэгээ Beyoncé ч гэсэн Beyoncé-тэй хамтран ажиллаж байсан юм байна. Тэгээд нөгөө Кэри Хилсэн яагаад гинт алга болсон бай гэсэн нэг тийм богино видеонууд айгүй их байдаг байхгүй юу? Энэ нэмэгтэй одоо амьд гайхалтай уран бүтээлчтэй концерт тоолгож байна. Гэхдээ яагаад салбраас авсан нөгөө гинт ингээд одоо олонд харагдах байдлаас алга болсон бэ гэхээр юу яасан юм бэ? Beyoncé-тэй нэг дистэй байсан гэж яриа гэдгийг. Тэрний яасан гэхээр нэг дууных нь одоо үгэн л юм байна л да. Тэр дууныхаа нэг Turn Me On гэдэг дууныхаа ремикс хувилбар дээр нь чи өөрийгөө үнэхээр одоо чинь тэ агуу хамгийн мундаг гэж бодоод байвал чи андуурч байна байдлыг юм ярьсан юм байна. Тэгээ тэрийг нь магадгүй тухайн үедээ үзэгч сонсогчдон ч юм уу тэ Beyoncé энэ талд айгүй хүчтэй тэ би даасан уран бүтээлж болж гарч ирээд тэг Jay-Z бол Beyoncé-г амар push одоо түлхэж дэмжиж байгаа шүү дээ. Гэтэл зарим хүмүүс бол ярихтаа одоо Алияг ч гэсэн Jay-Z-г бас тэгдэг байхгүй юу? Алиягийн үхэлд бас буруутай хамааралтай байж болно Beyoncé гаргахын тулд тэгэл зарим хүмүүс ч гэсэн Кэри Хилсэн илүү авьяастай байсан Beyoncé-гээс одоо Кэри Хилсэнд илүү байсан зүйл гэвэл тэр өөр дуу хөгжмийн зохиолч байсан дуу зохиодог байсан маш олон дуучин гэдгээсээ илүү хөгжмийн зохиолч гэдэг дээр Холливуудад одоо үнэлэгддэг байсан нэр хүндтэй нөлөөтэй болчихсон байсан гэж ярьдаг. Тэгээ тэр дууг нь гарснаас хойш нөгөө үзэгч сонсогч нөгөө Beyoncé-гийн фэнүүд ер нь бол Кэри Хилсэнд айгүй дургу болоод ер нь тэр байдлаас ч бас ер нь багаар олонний одоо хараанаас арилсан гэхдээ уран бүтээлээ тойрсаар байгаа. Тэгээд маш олон шинэ уран бүтээлчтэй те дуу өгдөг хэвээрээ тэгээд яг индастри буюу те нөгөө салбар дотроо маш хүчтэй хүн хэвээрээ. Харин ер нь бол уран бүтээлчтэй нэг одоо үнэлэмжийн тэр штэ. Хүний дууг авч дуулж гинөө эсвэл өөрийнхөө зохиосон дууг дуулж гинөө. Тэр уран бүтээлч чинь өөрөө тэр дууг зохиож байж өөрийнхөө тэр үзэл бодлыг гэдэг юм уу те сэтгэл хөдлөлийг гаргаж бидэнд хүргэдэг. Тэрүүгээрээ илүү хүндлүүлж байгаа байхгүй. За Кэри Хилсэн чинь одоо The Way I Are гэдэг нэртэй дууг тийм баланттай бас хамтарч ирсэн юм.
Тий. Шууд чихэнд явж байна. Би амар намайг манай нэг алтан гişүү их шоудаг байжээ гэсэн юм шиг байна. Үний юм шиг байна. Яг л бүгд туужгийн сонсогдоод байна. Тий. За чин Европын клубүүдийг тусгасан гэсэн. За тэгээ Тайга. За Тайгаг би бол нөгөө хэнийг сэн нөгөө Кардашны нэг Кайли Женнертай үргэлдэг байснаар айгуусаа мэдээд байна. За. Гэхдээ Rock City гээд хипхоп дуу айгу алдартай. Тэр бол залуу бүтээлчтэй. Тэгээд 2021 онд Careless World Rise of the Last King гэдэг цомог гаргасан. За тэрнээс хойш бол нэг цомог гаргаагүй байгаа юм шиг байна. А гэхдээ 2018 онд Taste Offset-тэй хамтраад Taste гэдэг нэртэй шинэ уран бүтээл гаргасан юм байна. Тэгээд ер нь бол одоо нөө стрим платформуд дээр түүний дуу маш их татагддаг юм байна. Тэгэхээр яг олонний нүдэнд ил байгаад байдаггүй ч гэсэн маш их хэмжээний мөнгө орлого олдог уран бүтээлч юм байна. Тийм байна тий. Би бас сайн мэдэхгүй юм байна. Гэтэ одоо энд оролцож байгааг бодох юм бол ч одоо нэлээд худал баг шүү. Тийм дэлхийн хэмжээний одоо яг харахгүй дэлхийн хэмжээний бод. Тийм л. Би ч тэгээд эртний хүнтэй. За энэ мэд дэлхийн хэмжээний олон уран бүтээлчид хамгийн гол нь хипхоп болон R&B урсгалын уран бүтээлчид Solana фестивал дээр энэ жил хүрэлцэн ирд болох нэ. Тэгээ монголчуудын хувьд бол энэ уран бүтээлчдийн дуун дуртай, бас аялах дуртай. Тэгээ гол нэг онгоц бүгдээрээ зөвхөн энэ зорилготой концерт үзэх зорилготой ижил төрлийн хөгжмөн сонсдог, хөгжмийн урсгал дуртай залуучууд байна гэдэг бол одоо хамгийн их гой санагдчихна. Тэ дуусах гэдэг би Buster Rhymes дээр нэг юм хэлж байна. Өөдөө Buster Rhymes ярилтаа уучлаарай. Ингээ ганц л өгүүлбэр хэлээ. 12 удаа Grammy нэр дэвшээд нэг ч удаа авч чадаагүй. Энүүгээрээ одоо энэ рекордын дээгүүр дэвхдэг юм байна. Гэтэ Buster Rhymes-ыг бол бүгдээрээ мэдж байгаа. Манай rap hip hop сонирхдаг хүмүүс бол маш хурдан өгүүлдэг гэдгээр алдартай шүү дээ. Энд чинь баг 1 секундэд хэдэн өгүүлждэг гэдэг байлаа. Тэрүүгээрээ бас нэг рекорд энэ төр тогтооод гэрчлэгээ авцсан баг шүү гинсээс. Тийм би нөгөө энэний нөгөө Mary Carey-тэй хамтран бас нэг baby give it to me. Тэр дунд нэг өдөртэй. Нэрээ тийм. Тэгээд ингээд бодоодсэн чи манай энэ 6 биш үү? Энэ 6 чинь зургуулаа ер нь бие биентэйг ингээд холбогдоод ямар нэгэн дуунууд хийж исэн юм байна. Buster Rhymes чинь бас Pussycat-тай нэг дуу хийсэн санагдаад байна. Оо тийм шүү дээ. Pussycat-тай нөгөө юу байхгүй да. Buttons байхгүй юу? Buttons. Тий. Buttons дээр Pussycat-тай зүг дуулсан баха. Buster Rhymes. Ямар ч үсэн Timbaland чинь Pussycat-тай нөгөө Where a Minute гэдэг нэг дуу. Машин дээр гарчаал учиргүй бүжиглээд идэггүй юм. Тэр Don't Chan юм байна. Buster Rhymes Don't Chan. Don't Chan тийм бах. Хамгийн алдартай дуу шүү дээ. Тийм бах. За гэх мэтчлэн одоо ер нь бол эднэрийн дууг зүгээр сонсоход л одоо шууд ороод ирнэ шүү дээ тийм. За нөгөө нэг бидний дурсамжууд чинь бүгд зэрэгэд эхэлнэ. Тэнгүү тэрийг яг жинхэнэ эцэст нь тайзан дээр Казахстанд удахгүй тоглох гэдэг. Тэгээ хамгийн гоё нь фэн зон болон VIP зоны билетийг авах боломжтой. Худалдаад авчихсан байна тий. Хоёр талынх нь онгоцын нислэг орцсон, даатгал орцсон, зочд буудал нь орцсон, тосох хөгтөх үйлчлэг нь болон тоглолтын өдөр стадион руу айжих, буцааж авах унаа одоо үйлчлэг нь орцсон байна гэдэг бол амар гоё санагдаж байна. За энэ 6-аас гадна бас нэг нууц ноёнтон байгаа. Нууц хатагтай юм болов уу, ноёнтой юм болов? Би хатагтай гэж бодоод байгаа. Надад нэг таамаг байгаа. За. Хэлэхгүй. Хэлээч дээ. Би нэг эмэгтэй дуучин гэж бодоод байгаа. За. Тэгээд Анастасия гэдэг нэг дуучин байдаг байсан шүү дээ. Нүдний шилтэй шар устэй. За. Яг эднэрийн үед. Тэрийг гэж бодож. Тэрийг гэж бодож байгаа. Гэхдээ би бол ингэж бодож байна. За. Нууц ноёнтой юм чинь бүр супер одоо болоо. Нууц юм чинь. Тэгээд тэн дээр гарч ирээд бүр тесрэлт хийх юм болоо гэж бодоод байгаа юм. Тийм үү. Гэтэ маркетингээ бодвол одоо шууд зарлцсан л дээ хэрэлтэй тийм. Харин тийм. Төгөлж байгаа зарлах юм болоо. Магадгүй. Зарим хүмүүс 50 cent л гэж хэлээ. Eminem ч гэж хэлээ. Гэтэ Eminem ч энэ төр яриа хэрэггүй байна л та. За ямар ч хэлсэн бас нэг юм нууц гоё сюрпризтэй юм тоглолт болох юм тийм ээ. Тэгэхээр яг энэ 6 хэмжээний гэхэр чин дэлхийн хэмжээний од үйж харах гэдэг. Би бол яг Анастасияг байх гэж таамаглаж байгаа. За хоёул ямар ч хэлсэн тэгээд юу вэ? Нэг таамаг үлдээч те. 50 cent. Окей. За ингээд юу одоо хүрээлээ. Битээрээ онцлог сэдвээр нэг фестивалийн талаар яриад байна гэж бодож магадгүй. Энд чинь үнэхээр яг гоё фестивал яг хажууг нь болох гэдэг учраас ярьж байгаа юм. Гоё шин соёл гарцсан байна. Шин одоо фестивалд очиж үздэг ийм гоё юм одоо урсгал явж байна. Нодлон Backstreet Boys үзчихсэн бол энэ удаад бүр 7 ийм суперодыг үзэх ийм гоё боломж гарч ирж байгаа учраас өнөөдрийн онцлог сэдвээрээ онцолж оруулж байгаа юм шүү гэдгийг хэлье. Найз нөхөд ажлынхан хосуудаа урайлаад тий. Гоё аялалд оролцох бүрэн боломж байна.
Казахстан ч одоо ядчихтай айгүй гоё болцсон. Хэцүү байдал бол тааламжтай байгаа тий. За баярлалаа зулаа. За баярлалаа. За онцлог сэдв нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ихүү дуусч байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот өндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилгоны хот өндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.